За сайн байцгаана уу. За өнөөдөр 2024 оны 7 сарын 21-ний өдөр байгаа. Одоогоос яг 1 сарын өмнө буюу 2024 оны 6 сарын 21-нд бид Улаанбаатар хотоос 40-од машин хөлөглөөд 150-д хүний бүрэлдэхүүнтэйгээр Бурхан халдун хайрхан улаан чиглэж Их Монголын овооны их тахилгыг үйлдэхээр хөдөлж байсан. За ингээд тэндээс хүлээж авсан үүрэг даалгавар бол Их Монгол улсын тамгатай тэмдэгтэй үрсийг 33 нарны дотор цуглуулж Их Монголын их хуралдааг зарлан хуралдуулаа гэдэг үүрэг даалгаврыг хүлээж авсан. Ураг удмуудын тамгатай тэмдэгтэй үрсүүдийг цуглуулан хурал чуулуулах тун. Үүнийг 33 нарны дотор гүйцээх тун. За энэ үүрэг даалгавраа биелүүлэхээр миний бие одоо нутагтаа ирээд байна. Ингээд энэ нутаг орон бол яах аргагүй Их Монгол улсын дахин сэргэн мандлын энэ түүхэн цаг үед түүхэн үүрэг үр нөлөө бүхий нутаг юм байна гэдэг зүйл бол энд болоод өнгөрсөн үйл явдлаар тодорхой харагдчихэдэг юм а. Тийм учраас энэ нутгаасаа тэр тамгатай тэмдэгтэй үрсэн зарлах ёстой юм байна гэд ингээд нутагтаа ирээд байна. За тэгэхээр энд ямар түүхэн үйл явдал болоод өнгөрвөө гэд ингээд сая сүүлийн 5 жил дараалан болсон үйл явдлыг тоочонд дурдъя. За 2019 оны 6 сард Галанцтай холбооны энх хоёр ах маань яг энэ нутгаас одоо миний байгаа энэ хадан дундаас Наран мандах цаг гэдэг нэвтрүүлгийн гараагаа эхлүүлж байсан. За энэ ямар учиртай нэвтрүүлэг вэ гэхлээр бид нэр одоо яг өнөө цагт энэ байгаа хүмүүст алган дээр нь тавиад харуулах хэрэгтэй байна. Одоо амьдарч байгаа нийгэмч та амиа хорлож, та амиа хорлохоор барах бүр хүүхдээ хорлож байна. Та үн цугсаага тасалж байна. Тэгвэл энэ нь юу юм? Энэ дээр нь та үнэхээр хүн яах гэж энэ орчинд ирдэм бэ? Ямар хүсэл зорилготой ирдэм бэ? Энэ бүхэн чинь биелэх боломж ганцхан энэ дээр байна. Та өөрөө сайн хаар. Өөрчлөөч энд шударгаш энд намар амгалан аз жаргал энд хардаа байна уу юу хардаа гэх нь шүү дээ юм. Тэгээд та хараад сонголт таних. Тэгээ аль хүсэж байгаа юм чинь хаана хардаа гэхэд л маш тодорхой болох нь шүү дээ таны нэвтрүүлгээр бүх юм тийм үү? Тэгжил гаргаж ирье гэсэн бодолтойгоор бид нэр энэ нэвтрүүлгийг хийж эхэлж байна л да. Тэгээд энэний урд бид нар бол оны өмнөхөн Эзэн хааныхаа нутгаар очисон. Бид үнэхээр Дэлгэр хаан дээр бид нар тайлагт нь оролцлоо. Бид Бачирэг бэндэр өмнө гээд одоо тэр гутаан уурхатай онон дэгрэг дээр бархын хэрэг дээр эгийн хэрэг дээр бид нар бас Эзэн хааныхаа тэр өссөн төрсөн нутгаас авч болох авшиг гэж байдаг бол бид нар тэрийг авцсан. Одоо бид нар ажиллаа хийх цаг нь л үлдлээ гэж бодоод л тэгтээ бид нар мандлын говьсоо эхэлнэ гэсэн бодолтойгоор энэ дээрээ тантай ярилцаа сууж байна. за ингээд 2019 оны зуны турш бид Эзэн хааны өлгийн нутгаараа явж тэмдгийн залуус хүүхдүүдийн бэлэг оюунаас гарсан тэр гайхалтай зүйлээр сэтгэл оюунаа цэлмээж ингэж нэвтрүүлгийн нэлээд хэдэн нэвтрүүлгийг хийсний дараа хамгийн сүүлчийн дугаараа 2019 оны 9-р сард Дорногов аймгийн Улаанбаатар сум дээр тэр урааны эсрэг нэгдсэн том хөдөлгөөнөөр хийж байсан. Хувьсэл гэдэг энэ хүчирхэг юмыг зүгээр махан бие хийдгүй юм байна. Та нарын гадна талд би байгаа тэр аарог бие гэдэг тэр асаж бадарч байгаа, шатаж байгаа тэр юм хувьслыг хийдэг юм байна. Тийм учраас залуучууд хувьсгалыг хийн. Та нар хийн. Зүгээр л хорчсон бидний өдөө тархиныхаа ядж 1% ашигладаг бол тэр нөлөө тэрийг баг ашиглуулахгүй байгаа юм. Тархи маань ашиглахгүй зүгээр тэрийг сур тэрийг мэдгээд л цаанаас нь өгцөн бидний тэрийг өстой мэдэх ёстой юм шиг байгаад байгаа юм. Тэрийг л анзаарахгүй хүүхдүүд бидний үеийнхэн зарим нь бол ингээд урсгалаараа л ингээл өнгөрөөж байгаа. Бүр тэрийг сурах байтугай зүгээр ингээд дахиад ашиглахгүй ингээд зөнгөөрөө явж шít. Үнгээд нэг иммунитет гэх юм уу? Бид нэр манай хоёр найз ингээд өөрөө бодож юу гэдгийг мэдэрсэн байгаа байхгүй юу? Би ч бас мэдэрчээд байгаа юм. Тэгэхэд бид нэр бусд мэдрээгүй хүмүүс яах вэ? Диваж нүл гэмээр болно. Тий, диваж. Ерөөсөө диваж. Тийм ч учраас л хүн төрлөختөн монголчуудын тэр 200 жилийг Монголын их амар хамгаалсан гэдэг шүү дээ. Тэр чинь нэг өсний дивааж л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид л тэр л диваажин хүн төрлөختөнд бий болгож өгөх үүрэгтэй, зорилготой хүмүүс. За ингээд түүнээс хойш яг 1 жилийн дараа буюу 2020 оны зуны турш Монголын залуучууд үндсэн хуулийн 6-гийн 2-ыг эсэргүүцэж нэгдсэн том зохион байгуулалтанд орж нэгэн том хөдөлгөөн болж өрнөсөн байдаг. За энэ хөдөлгөөн зуны турш үргэлжилсэний эцэст намрын
сүүл сараар буюу 2020 оны 10 сарын 5-нд тэндээс шигшиж үлдсэн 10 залуу анхны 10 таан бий болгоод ингээд Монгол ах үйтэй малчин өв соёлтойгоо танилцаж жинхэнэ Монгол төрөө байгуулнаа гэд ингээд малчин ах үйтэй танилцахаар зориод ирсэн газар нь бас яагаад ч юм бэ? Манай энэ нутаг бидний энэ амьдрал болж таарсан байдаг. Тэнгэрийн үрс бидэнд хөх толбон байд юм шүү. Хөх нөрөө тэнгэрийн үсэг дээрээс тэнгэр нь хард юм шүү. Мөнх тэнгэрийн зарилгаар Монголын цаг ирсэн шүү. Марцсан малуудад сануулхад шилжээ Монгол амьд шүү. За тэгэхээр Монголын төр гэдэг бол ёс зүйг эрхэмлдэг төрт ёсны онолоор явдаг ёс төр байдаг. За тэгвэл энэ ёс гэдэг юу вэ гэхлээр зэрэг жамын хуулийг сагснараа ёс бүрддэг. Жамын хууль нь юу вэ гэхлээр хорвоотой хоргүй барилдах буюу энэ байгаль орчноо эвдэж хөнөөхөөс байгаль орчинтойгоо ээлдэн зохицож хайрлан хамгаалж цагт аж төрдөг энэ жамыг ёс болгосон газар төр үүсдэг, төрөө үүссэн газар тэнгэр буудаг. Ингээд мөнх тэнгэрийн хүчин яах аргагүй энэ анхны 10-т энд ажиллаад 10 хоног яах аргагүй малчин ах үйтэй бүх сэтгэл зүрхээрээ маш зүтгэлтэйгээр малчин ах үйтэй танилцсан. Тэр залуусын тэр сайхан сэтгэл, тэр сайхан зүтгэл бол яах аргагүй мөнх тэнгэрийн хүчнийг дуудсан гэж харагдаж байгаа. За ингээд 2020 оны 10 сарын 14-нд Монгол залуус энд их цэргийн гал гэж их түүдгэн асаагаад ингээд мөн тулгат галаан үсгээд ингээд газар дэлхийтэйгээ харьцаад өргөл юугаан өргөөд тойрон бүжгээ хийж газар дэвсэн бүжиж ааг өмгөө мадруулж ингэж марцсан малуудад сануулгад Чингисийн Монгол амьд шив гэдэг дуу хуурайн цалгаагаад эндээс мордсон тэр цагаас хойш 99 хоногийн дараа хүрэл сүхийн засгийн газар бүрэлдэхүүнээр огцорсон байдаг. Мөнх тэнгэрийн зарилгаар Монголын цаг ирсэн шүү. Марцсан малуудад сануулхад шилжээ Монгол амьд шүү. Хариуцлага үүрч Монгол улсын ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа одоосоор мэдэгдэж байна. Ингэхдээ яасан бэ гэхээр зэрэг ёс зүйг эрхэмлж халагдсан, татан буугдсан анхны үлгэр жишээ нь бий болгоё гэдэг энэ үгэн ерөнхий сайд хөрөлсөх хэлээд ингээд танхимаараа огцорсон байдаг. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр байгаасаа гэж бодож байна. Ёс зүйтэй удирдахч байгаасаа гэж бодож байна. Магадгүй энэ Монголын улс төрд шил соёлыг оруулж ирж байгааг ч үгүйсэхгүй. Тэгэхээр үүний араас ёс зүйг эрхэмлдэг ёс төр тодорхой гарч ирэх нь тодорхой. Тэгвэл тэр ёс төрийг бий болгодог нь юу вэ, хэмбэ гэдэг зүйл үүний араас үргэлжлэн энэ бол мэдээж Чингис хааны байгуулсан их Монгол улсыг байгуулсан тэр төрийн бодлого, тэр төрийн бодлого төлөвлөлт байх нь тодорхой. За ингээ 2021 онд юу болсон бэ гэхээр за коронавирус гэдгийн эсрэг энэ ковидын эсрэг бид нар уламжлалт төртөөгөө танилцаад тухайн үеийн ерөнхий сайд хөрөлсөхийн гаргасан шийдвэрийн дагуу тал нутгаараа таран сууршиж эрүүл мэндэ нэгдүгürt бодсон тохиолдолд энэ ёс төр бий болж болох байсан. Нэгдүгürt бол хүний эрүүл мэнд гэж би харж байгаа. Хоёрдугаарт нь улсын эдийн засгийн асуудал байна. Тэгээ би бол нэгдүгürt хүнийхээ эрүүл мэндийг бодож байгаа. 1.56 сая хүн амтай Улаанбаатар хотыг бүхэлдэн зогсоож том аймагуудыг 20 сарын дэглэмд оруулж зарим аймагуудад тэг зогсолт хийх хүртэл арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Одооноос бүгдээрээ төлөвлөж ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Тийм учраас одоо үр хүүхдүүдэд аваад хөдөө гадаа явах хэрэгтэй. Нар салхинд гарах хэрэгтэй. Аль болохоор Улаанбаатар хот болон төв суурин газраас энэ бөглөрлөөс иргэд маань одоо хол байхыг хичээх хэрэгтэй. Тийм учраас одоо монголчууд бид нар төрлөх сайхан их орондоо ямар ч байсан энэ өвчин зовлонг эндэгдэлгүй хүний амнаас алдахгүйгээр давж гарах хэрэгтэй. Гэтэл үүний оронд
вакцины гэдэг тийм буруу дархлаа тогтоосон. Эндээс болж хүний амь эрсдэж олон хүмүүсийн эрүүл мэнд амь насаараа хохирсон. Үүний эсрэг Монгол ээжүүд 2021 оны зуны турш Монгол дархлаа гэдэг хөтөлбөрийг зохион байгуулсан. Ингээд зуны турш Монгол дархлаа гэдэг зүйлийг нийт олондоо танилцуулахын төлөө явсны эцэст 2021 оны намар мөн Монгол ахуйтайгаа танилцгаад хөтлөхдөө мөн манай нутагт бас энэ нутагт ирж таарсан байдаг. Говьос Монголын домог дахин сэргийж эхэлнэ. Эхлэхээр бас явж байна. Монголын говьос тодорхойлбол мандлын говьос үлгэр эхлүүлж домог амьлуулна хэмээн өөртөө итгэл төгс өгүүлэх энэ бүсгүйг отгон цэцэг гэнэ. Хятад вакциныг маш их хүчтэй эсрэг үсэгч тэрээр бусад ээжүүдийн хамтаар төрийн ордонд нэвтрэн улсын их хурлын дарагтайнч хаалцдуулж Монголын ирээдүйд бид бүгдийн бяцхан өрс Хятадын хөнөөлт хор шахахгүй байхыг хатуу шаардж байлаа. Гэвч төмөр нүрт сохор дүлийн энэ төр ээжүүдийн шаардлагыг эс биелүүлэхийн цагт тэрээр төв гандандаа сүслэн ирж лам багш нартаа бишрэн шүтэж шин зүрхний хүсэлтэд уламжилсан. Гэвч түүний номын багш нар буюу төв гандангийн толгойлоо нар төмөр нүрт энэ төрөөс илүү харгас хэрцгий байж үрсийнхээ төлөө энлээд шаналаад аврал горлон сүслээд ирсэн ээжүүдийн өдөөс цэрэг цагдаагийн хүч төрхрөн хөдлөгсөн юм. Цагдаа гар бомгоо бэлдээд ирсэн. Үнчээрээ манай шашин болоо бүгд дөрөв идэлсэн байна. Бүгд идэх мөө. Ястаа бүгд дөрөвдөө салган заяа. Би цэвэрлэн цаан туу. Анхудаа юу боос цагдаа харж байна. Би чи юу болж байна? Юу болж байна? Үнчээрээ Монгол улсыг барах. Ингиж төрдөөч, шашин даач, итгэл алдарч, сүжиг буурахын цагт ээжүүдийн гол өмг түшиг юу байсан гэж Монгол дархлаа. За ингээ манай Цолмон гэрлийн маань төрсөн нутаг Дундгов аймгийн энэ сайхан хайрхан уулын дунд ирчээд ээж байна. Бид нар Хятад дархлаа юу, Монгол дархлаа юу гэд Монгол дархлаагаа эхлүүлье, Монгол дархлаагаа давлгаалуулъя гэж зорж Монгол ахуй соёлоосоо суралцж байна. Ерөөсөө энэ Хятад дархлаа буюу вакцин биш юм байна. Яалтчгүй Монгол дархлаа жинхэнэ бидний дархлаа байх ёстой юм байна гэд одоо цаг хугацаач гэсэн бас нийгмийн амьдрал ч гэсэн биднийг энэ нүүдэлчин ахуй соёл руугаа өөрөө ирэхгүй одоо оруулж байна. Тийм учраас ер нь удахгүй оргалж та нарыг туслах малчин боллоо гэд ирж ич магадгүй байх шүү. Мандрын айрын Монголын агуу тавилан гэдэг дээр бол энэ том хүчрхэг нүүдлүүд дандаа говьош гэж мандэр бичсэн байна. Говь мэн өөрөө тэр хүчрхэг онцлог шинж байна. Ингээд 2021 оны 9-р сард Монгол ээжүүд вакцины эсрэг тэмцэгч, идэвхтэй тэмцэгч ээжүүд энэ нутагт ирээд энэ нутгаас алтан эрний үүдийг амжилттай нээлээ гэдэг урам зоригтойгоор хөдөлсөн байдаг. Цааш энэ бомбын эрэндээ монголчууд бид нэр тэгэхээр аз жаргалтайгаар өөрсдийн сонгосон сонголтоо зөв хийж орж чадах нэ. Зүйтэй. За ингээд түүнээс хойш яг 1 жилийн дараа буюу 2022 оны 9-р сард мөн Галанцтай холбооны энх хоёр ах маань энэ нутагт ирээд газар усны эжид минь, газар усны эжид минь. Энэ сайхан домгийг эр сүвтэй болгонд хүргэж Монголын галын зуутыг гаргаж өгөөч гэж энэ газар усны уул усны эждээс хичээнгүүлэн залбирэн гуйж байна. Газар усны эжид минь болгоон сойрох. Бидний үүлийг болгоон сойрох. Хүссэн хүслийн мэн биелүүлж хайрал. Энэ газар усны уул усны эжид минь. Галын зуутын домог гэдгийг амьдрал болгоно. Эзэн санга бүх монголчуудын оюун санаанд өдөр болгон цаг тутам чөлөө цаг гарахад л уншдаг ийм л болгоно гэсэн бодолтойгоор энэ нутгаас мордж ийн үүрэг аваад ийм том үүрэг аваад хөдөллөө гэд ингээд энэ нутаг орноос хөдөлсөн байдаг. За түүнээс хойш яг 1 жилийн дараа буюу 2023 оны 11-р сарын 1-нд тэр 12 сарын 4-нд хөдөлсөн талбай дээр хөдөлсөн тэр том хөдөлгөөн дээр хамгийн маш идэвхтэй байсан залуус дундаас наран гэрлийн ган зориг
Бас хоёр гэх мэт залуусын нэгдэл бол мөн манай энэ нутаг газар оронд ирээд Намайг наран гэрэл огтоо ганц хэрэг гэдэг. Цалгундоо яваагчтай маш их талархлаа. Миний хувьд бол одоо өнөөдөр ингээд тэс өөр хүн болсон байна. Тэгээд Монгол онол бол үнэхээр агуу юм аа гэдгийг дахин хэлье. Төмөн олноо өргөх анх дугаар оны модон луу жилийн хаврын тэргүүн сарын шөнийн нэгний мэндийг айлтхан мэдчилье. ингээд Монгол ах уйтай мөн танилцаж жинхэнэ төрч ёсыг эндээс эхлүүлнэ гэдэг урам зоригтойгоор үйлээ эхлүүлсэн байдаг. Одоо тэр үйл нь эд өрнөн шатандаа явж байна. Энд ирээд хөдөө гадаа ингээд гарч ирээд ингээд аливаа зүйлийг ер нь ажиглаж тэр анзаарах гэдэг сэтгэлийнүүд бас байхгүй. Сэтгэлийнүүд анзаарах, анхаарал хандуулах тэр нэг сэтгэл тавих гэдэг тэр зүйл хандлага гээд одоо ингээл асар олон зүйлүүд нь шүү дээ дотор байгаа. Тэр бүх зүйлүүд л яг л зөв ажиллагаанд ингээд шат дараадахаар ингээд ажилд ордог. Тэгжээж л хүн ингээд бүх зүйлийг өөрөөр харж эхэлдэг. Яг малчин залуучуудад тэдэн байгаад байгаа. Хотын мэнд байхгүй болчихсон. Зүгээр л тэр чинь мачтан тэрийг байж ийн гэдгийг анзаараг байхад байхгүй хажуунаас нүрцрээд ингээ оролцохлоор зэрэг нээлт хийнгээ тэр зүйлийг тэрийг нь хүчжүүлж байгаа байхгүй. Мэддэг зүйлийг нь хэлээд өгөхөөр нөгөө хүмүүс чинь мэдээд авчих юм бол би энийг мэддэг юм байна шүү дээ гэд урам ороо бадарч байгаа байхгүй бадарч байгаа. Тэгэхээр юу юм байна? Одоо маш том нээлт алхам тутамдаа хийгээл явдаг юм байна гэж л залуучууд эндээс юм ойлгож авч байгаа авах болоо гэж би бодож байна. Аваасаа гэж бодож байна. Ягаад гэвэл харилцаан дээр ийм том нээлт хийж штэ. Дээрээс нь энэ ахуй дээр хурж ирээд сурж байгаа харж байгаа юм болгоно өөрт нь том нээлт. Тэгээд үнэхээр муу дадал байх юм бол тэрнийгээ ялаад явна гэдэг бол маш том ялалт. Тэгэхээр зэрэг одоо хөдөө гарна гэдэг бол гарч байгаа хүмүүст илүү тийм маш сонирхолтой дан нээлт хийсэн, ялалт байгуулсан, урам зоригоор хөглөгдсөн тийм л юм байдаг юм а гэдгийг л ерөнхийд нь ганцэргийн сая ярианаас багцаалаад байна шүү дээ биний хувьд. Аливаа юмны өөрчлөлт шинжилт хийхийн тулд одоо яг тийм улаан шугам татаад тэндээсээ ингээд өөрийн өөрчлөлтийг хийх ийм эхлэлийг тавьдаг. Тийм. Ийм бэлэг тэмдэглэлтэй сайхан зураг, сайхан үйл явдал болж байна гэж миний хувьд харж байна. Тэр зураг ямар зураг гарчваа. Тэр одоо нэг цагаан дүүний зураг аваад яасан чинь тэгээд тийм улаан судалтай ингээд зураг авсан байна. Улаан ингээд зүгээр ингээд нүдээр харагддаг. Зургууд дарахаар гарчаад байдаг. Энэ одоо яагаад улаан зурагтай байсан, улаан судал байсан юм болов уу гэд. Тэгээ ахаад ашаад зургийн дарсан ахаад улаан гарсан байна. Хот болцсон байна. Магадгүй өнөөдрийн зураг дарах гэсэн гэж магадгүй. Улаан шугам гэдэг утгаараа нэр энэс цааш уруудаж болохгүй гэсэн улаан шугам татаж иж түүнээс цааш хөдөлдөг штэ тий. Тэгэхээр зэрэг тэр нэг зааг түүнийг л тодолж ирсэн утга. Магадгүй тийм байж магадгүй шүү ер нь. Наашаа явна гэдэг бол ерөөсөө гинл шийдсэн шүү дээ. Гэртээ орж ирээл хаашх цаа гэсэн чинь дундгаа явуулаа л гэсэн тэгээд одоо Батэрдэн маань хаанаас ирлээ Хүсгэл аймгаас ирлээ шүү дээ тий. Тийм бүр 1000 км дуулаа ирсэн. За. Тэгээ хамгийн гол нь ингээд манай бид нар энд Монгол онолыг одоо ганц зориг саруул ингээд цалман гэрэл цамчаагаа бид нар ингээд эхлүүлээд ингээд энэ имийг эхлүүлсэн. Тэгсэн чи одоо манай пэсээр танилцсан. Тэгээд ингээд хүч зориг гаргаад тийм үү тэр хол замыг туулаад маш их сэтгэл гаргаад ийм одоо агуу их өндөр сэтгэлээр Монгол одоо цаад ийм ундрах хүслээр ингэж ирсэн чинь талархаж хүлээж авч байна бид нар. Монгол ухаан, Монгол онолоо хайгаад Монгол сэтгэлгээгээр ярьж хийж бүтээхин дэлдээ ингэж зорж явж идэг. Өнөөдөр 2024 оны 7 сарын 22-ны өдөр зуны аадаг цагаагчин хонь сарын улаагчин гахай хамгийн гол нь их үйлийг эхлүүлдэг улаан тэргэл өдөр байгаа. Одоогоос яг сарын өмнө бид нар 2024 оны 6 сарын 22-нд Бурхан Аалдуу харих бол их Монголын овооны их тахилгын үйлд оролцоод ирсэн. Тэгээд тэндээс бас нэг том даалгавар аваад ирсэн. Магадгүй тэр даалгаврын эхлэл тэр даалгавар чинь билүү гэж би бас бэлгшээж бодож байна. Ураг удмуудын намагтай тэмдэгтэй өрсүүдийг цуглуулан хурал чуулуулах тун. Үүнийг 33 нарны дотор гүйцээх тун.
За ингээд энэ нутагаас мөн Тамхтай тэмдэгтээ өрсөн зарлан эхлүүлэхийн бас нэг учир нь миний бие 1997 оноос 2005 оны хүртэл одоо энэ ард харагдаж байгаа энэ мандал хайрхан гэж энэ сайхан хайрхны ингэрт бурхны шашинтай танилцаж бурхны ном үзэж бас тодорхой хэмжээнд ням бүтээл хийж ингэж суусны эцэст монголчууд бид чинь яхаарахгүй хүн төрлөختнийг аврахын тулд өөрийн нэгэн үеийн золсон түүний тулд мянганы тэртегээс маш чандыг харсан хүн төрлөختний чандын ирээдүйг бодож төлөвлөсөн ийм төрийн бодлого төлөвлөсөн ийм агуу үндэстэй юм байна гэдэг маш гэдэг анхны мэдээллийг энэ нутгаас олж ингэж маш их баяр хөөрөөр бэлхэн залгиж энэ баяр багтлаа ард түмэнтэйгээ хуваалцах юмсан гэж тогтолж байх яг тэр үеэр Монголын үг дээдсийн шашнаар бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт тэ хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байт юм лээ 2013 онд. Тэгэхээр ойрхон байна шүү дээ. За тэгээд мөнх тэнгэртэн монголчууд хүн төрлөختнийг аврах цаг нь нэрлээ гэд 90 цагийн дуудлага нэвтрүүлгийнхэн миний энэ ард түмэндээ хэлхийсэн гэж хүсээ дотроо буцалж ядаад байсан тэр бүх зүйлийг гаргаж ирсэн. Монголчууд бол хуулиар энэ хүнийг шийддэг юм шүү дээ. Бид нар ёсыг барих хэрэгтэй байхгүй юу? Хуулийг биш. Ёсыг. Хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвлэлийг хийж чадсан цагт сая бид нар мөнх тэнгэрийн хүчин дор хүчрэх болж гарч ирнэ. Ямар ч бол одоо чинь хүн төрлөختний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн болоодын шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Энэ хүмүүсийг миний бие бурханчлан шүтэж, ингээд энэ хүмүүсийн яриа болгоныг тайлбарлаж хүргэхийн төлөө мөн хэлцүүлэх тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо хүргэж байсан. За ингээд Тамхтай тэмдэгтээ өрсийн тэргүүн манлаад яах аргагүй энэ жавхлан гаюатан энэ тэргүүнд мэдээж урин зална. За тэгээ галуунцтай холбооныхныгаа мэдээж урин зална. За тэгээд энэ 90 цагийн дуудлага нэвтрүүлгээр одоо энэ хүн төрлөختний энэ хууль эрх зүй тогтолцоо гэдэг жамын эсрэг өөрийнхөө эсрэг хүн төрлөختний эсрэг бүхнийг хуульчилж яадаг энэ аюултай зүйл бүхнийг маш дэлгэрэнгүйгээр тайлбарлаж таниулсан. За тэгээ Монгол ах руугаа шилжих энэ мөнх тэнгэрийн бодлого мөнх тэнгэртэн монголчууд гэж юу вэ гэдэг талаас нь мөн маш тодорхой дэлгэрэнгүй ойлголтыг ард түмэндээ өгжсэн. Эдгээр гурван хүнийг маш хүндтэй зочноор Тамхтай тэмдэгтээ өрсийн тэргүүн манлаад зарлан дуудах ёстой хэмээн зүй ёсоор энэ хүмүүсээ нэрлэн дуудаж байна. Хууль дүрм дуулдах тусмаа та бид өөрсдийн төрлөх мөн чанар болох хайр хүндэтгэл, итгэл найдвар, нинжин инэрх сэтгэлээсээ алсарсаар байдаг. Хүн бол хууль дээдлэх ёсгүй. Одоо та бид хууль дээдлэх бид шудраг хэсгийг дээдлэх ёстой. Хэрвээ өндөр ёс суртахуунд ер нь хуулийн хэрэг байхгүй ш. Хууль зөрчихгүй чи яах вэ? Ингээд өнөөгийн хүн төрлөختний хөгжлийн мухардлыг зарлж байсан Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэх юм бол судлаач нараар хүн төрлөختийг яах юм? Тэрийг мэдлээч чалаа байлаач чалаа. Энэ хүмүүсийн тэр хийсэн гайхалтай зүйлсүүдээр мөн өөрийн хэлгсэн санаа бодлоо баяжуур тэн дээр тулгуур түшгэлж миний бие ажиллаж байсан учраас Монгол тулгалтны 100 эрхэм нэвтрүүлгийг санаачлан хийжсэн тэр сайхан хамт олныг мөн Тамхтай тэмдэгтээ өрсийн тэргүүн манлайд мөн зүй ёсоор нэрлэх байхаа хэмээн бодож байна. За ингээд 2017 оноос Монгол ялна гэдэг хөдөлгөөн Монгол орон даяарыг хамарч Монгол орон даяарыг маш том баяр цэнгэлд умбуулж байсан. Тэгэхээр энэ Монгол ялна хөдөлгөөний гол эзэн маань Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэдэг энэ эрхэм хүн байсан. За тэгээд энэ эрхэм хүнийг мөн үүнийг дэмжиж байсан тэр даяар олныгоо мөн Тамхтай тэмдэгтээ өрсийн тэргүүн манлайд зүй ёсоор миний бие нэрлэж байна. За ингээд 2018 он болвол тэр чигээрэн
парламентын дархлаа гэдэг энэ зүйлийг үгүй хийсэн, ингээд үүний төлөө өвлийн турш ягсаж тэмцсэн нийт Монголын ард түмний маш том тэмцэл зүтгэл байсан, маш том ялалт байсан. Энэ ялалтыг хамтдаа байгуулсан тэр 2018 оны Манангийн эсрэг тэмцсэн 60 тэрбумын эсрэг тэмцсэн тэр бүх тэмцэгчид жагсагчид маань нийтээрээ даяараа их Монгол улсын дахин сэргэн мандлын өмнө түүхэн онцгой гавья байгуулсан тамга тэмдэг бүхий өрсний юм хэмээн та бүхэндээ бүгдээрэнд нь зарлага айлтган урилга илгээж байна. Эднээсийн хүүтэн ингэж уулзж байгаа бид хавар цуглууд юу болох вэ? Хоёрхан өдрийн дотор ямар зохион байгуулалтаар цуглаж байгаа энэ олон нийт зохион байгуулалт орон наяар цуглууд юу болох вэ? Сэлтадуулахын хангалтын зөөр бодож сэтгэл зүйн хоёр том шатаж явах үедээ шинэ заврагтан гэж хэлсэн боловч чинийгээ дүү өхий гэдэг ичил өнөмсөд Монголын ард түмэн байдаг юм шиг боллоо. За ингээд 2019 онд дэлхийд даяарыг үнэхээр гахайжил газар хөдлөнө гэсэн нохойжил ноёд хөдлөнө гэж байдаг. Гахайжил жинхэнэ гайхамшиг эхлэх юмаа гэдэг зүйлийг энэ төр төсний онлын багш маань онлын номын үүднээс нэлжсэн бол үнэхээр л дэлхийд дахныг Монгол язгуур урлагийн дор хураан зоглуулж зэнгүүлэн баясуулж ирсэн энэ нэгэн том гавьяатан бол хүү хамтлагийнхаа маань юм аа. За ингээд хүү хамтлагийнхан болоод түүний араас түүчээлэн хөдөлсөн дэлхийд дахинд Монголын урлаг соёл бүхнийг түгээн дэлгэрүүлж яваа энэ сайхан урлаг соёлын том гавьяатнуудаа мөн их Монгол улсын дахин сэргэн мандалд онцгой гавьяа байгуулсан тамгатай тэмдэгтэй өрсийн тэргүүн мандалд мөн зарлан дуудаж байна. Одоо нэг юу юм л да. Нэг хүчтэй гүрний хөгжим ер нь тэгэл одоо хүмүүст их хүрдгэл юм байна л да. Одоо ингээл. Тэгээ манайх бол мэдээж одоо түүхээр бол агуу хүчтэй явсан ард түмэн. Одоо бид нэр монголчууд эрен үеийнхаа 13 дугаар зуунд Бурхан халдуун дээр эзэн хаан монголчуудын мандан бадрах дэвшин дээрлэх үүд хаалгыг нээсэн бол 21 дугаар зуунд монгол залуучууд дэлхийн бүх хаалгыг онгойлгоод өглөө. Одоо биднэрт тэр 13 дугаар зуунд байсан өөрийнхөө тэр Чингисийн төрийг Монголд байгуулах залуучууд нь өөртөө бэлэн байж байна. Одоо эн чинь байгуулж байгаа цаг байхгүй юу? Байгуулж байгаа цаг. Юу байгуулах уу гэж байгаа юм биш. Комон таксатын Чингис нартаталарна харсул сэрсэл хангур мохман За ингээд 2019 оны турш мөн ёс зүйт хууль эрх зүйт төрийг халж ёс зүйт төрийг бий болгох юм аа гэд ингээд Монголын үндэсний фронт мөн Монгол орон даяарыг хамаарсан нэлээд том хөдөлгөөн өрнүүлжсэн. За энэ хөдөлгөөний гол эзэд тэргүүн манлай болох Шагдар сүрэнгийн ган тулгай, лавга болгон эгч гэх мэт энэ бүх хүмүүсийн энэ Монголын үндэсний фронтыг өдөртөн зохион байгуулжсэн тэдгээр хүмүүс болоод нийт дэмжигчид, нийт тэмцэгчтэй мөн их Монгол улсын дахин сэргэн мандлын энэ түүхийг онцгой үүрэг гавьяаг үүсгэсэн тамга тэмдэг бүхий хүмүүсээр мөн зарлан дуудаж байна. Одоогийн төрийг хууль эрх зүйт төр гэж нэрлэдэг. Гэхдээ энэхүү төрд нэг чухал хүчин зүйл дутагдаад байгаамаа. Энэ бол мэдээж ёс зүй гэдэг зүйл манай төрд ерөөсөө байхгүй болсон билээ. Ёс зүйт төрийг бид байгуулах ёстой юм аа. За ингээд 2020 оны турш үндсэн хуулийн 6-гийн 2-ыг эсэргүүцсэн залгуусын том нэгдэл тэндээс үүссэн тэр бүх онцгой гавьяа бүхий хүмүүсээ мөн их Монгол улсын дахин сэргэн мандалд онцгой гавьяа байгуулсан тамгатай тэмдэгтэй өрсөөр нь зарлан дуудаж байна. Энэ дэлхий дээр ард түмэн, Монголын ард түмэн яг та болон бидрийг бодож байгаа нэгч бодлого алга. Гадаад дотоод байгаа бүх монголчууд бүгдээрэнд нь уриалаа.
төр болж чадах, засаг болж чадах аавуудыгаа болон ээжүүдийгээ ирээч гэж, нэгдээч гэж уриалж байна. Би биш, бидний үр хүүхдүүд уриалж байна. Энэ газар шороо, уул ус нутагч нь уриалж байна. Монголын арт түмэн нэгдээд нэг том гэр бүл болохыг бидний үр хүүхдүүд болон газар шорооч нь уйлан чарлан бахиран байж уриалж байна шүү. За ингээ 2021 оны турш вакциныг эсэргүүцсэн том хөдөлгөөн болсон. За ингээ вакциныг эсэргүүцсэж тууштай тэмцсэн тэмцэгч ээжүүдээ өрсөхийн төлөө бүхнээ золж чаддаг Монгол ээжүүдээ мөн их Монгол улсын дахин сэргэн мандалд онцгой түүхэн гавьяа байгуулсан тамга тэмдэгтээ өрсөөр нь заллага айлтхан зарлан дуудаж байна. За ингээд 2022 оны турш тэрчгээрээ залуусын хөдөлгөөн байсан. Энэ бол 2022 оны 4 сард Ориглын Отхон төгс гэдэг залуусаар ахлуулсан залуусын том хөдөлгөөн. Энэ байдлыг чи бид тэр чадахгүй. Бид бүгд нэг ясиг гэвэл хамаачууд нэг ясиг үл. Үгүй чадахгүй болохоор амьдрч байна гэж байна. Тийм ээ, залуучууд үгүй чадахгүй байгаад байгаа учраас залуучууд За тэндээс эдхэн сарын дараа 2022 оны 6 сарын 14-нд Монголын тусгай технологийн төлөө үйл хэрэг зайлах зорилгоос ургахгүй, мохгүй гэдгээ тунхаглан зарлаж байна. Монгол улсынхаа төлөө энэ тусгаар технологийн төлөө би урвахгүй, ухрахгүй, мохгүй гэдгээ би андгайлан тангаралж байна. Энэ бол Монгол төрийн зааз, Монгол газар шороо, Монгол хүн, Монгол оршихуй энэ бол халдварчгүй дархан байх ёстой юм а. Ийм л төрийн хуулийг бид нар сахих ёстой юм а гэдэг шинэ төрийн хуулийг дархан цаазуулган тогтоосон. Эдгээр тусгаар тогтнол хөдөлгөөнийхэн болоод эдгээрийг нийт дэмжигч олныгаа мөн их Монгол улсын дахин сэргэн мандалд онцгой түүхэн гавьяа байгуулсан тамга тэмдэгтээ өрсөөр нь зарлан нэрлэж заллага айлтган байна. За ингээд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө монголчууд бүгд ташуураа барьж байна. Энэ ташуур нь өөрөө үнний хүч оршиж байгаа. Зөвийн хүч оршиж байгаа. Тэгээд эцэг өвгдөөс уламжиж ирсэн тэр тэнгэрийн зарлиг оршиж байгаа. Тийм учраас гурван хүч оршисон энэ ташуураа бүгдээрээ бариад эх орныхоо болон тусгаар тогтнолынхоо төлөө ташуураа бариад монголчуудаа нэгдцгээе гэж уриалмаар байна. За ингээд 2022 оны 12 сарын 4-нд мөн залуусаар санаачлан эхлүүлсэн маш том хөдөлгөөн болж исэн. За ингээд энэ хөдөлгөөнийхнийгаа мөн их Монгол улсын дахин сэргэн мандалд онцгой гавьяа байгуулсан тамгатай тэмдэгтээ өрснө хэмээн зарлан нэрлэж заллага айлтгаж байна. Энэ хөдөлгөөн бол мөн дэлхийд дахныг Монгол Чингисийн Монгол гэдэг ямар өндөр ёс зүйтэй, ямар том ёс суртахууны өдөр жишээллийг үзүүлдэг, ямар сайхан дэлгэр амар амгалан жагсаалт эмслийг хийдэг юм бэ гэдэг зүйлийг бол дэлхийг шагшуулсан ийм том хөдөлгөөн болсон. За тэгвэл энэ хөдөлгөөний эзэд бол Монголын залуу юу байсан юм а? Ингээд Монголын залуу үе даяараа их Монгол улсын дахин сэргэн мандлын өмнө онцгой гавьяа байгуулсан тамга тэмдэгтээ өрсөн юм аа хэмээн та бүхэндээ бүгдээрэнд нь заллага айлтгаж байна. За ингээд 2022 оны 12 сарын 4-ний жагсаалаас хойш Монгол даяараа ард түмний хурлыг хоролдуулна гэдэг том хөдөлгөөнд орсон. За ингээд 2023 оны 1 сарын 12-нд мөн ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөлөөс анхны том хуралдаанаа хийсэн. За энэ ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөл нь 2018 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулан ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн онцгой зүтгэлээр энэ түүхэн их хуралдаа хуралдаж байсан. За ингээд энэ бүх хүмүүс мэдээж их Монгол улсын дахин сэргэн мандал түүхэн онцгой гавьяа байгуулсан тамгатай тэмдэгтээ өрсийн тэргүүн мандалд явахын дамжиггүй. Монголчуудын амжиргааны их усүр болсон энэ мал аж ахуй бол ямар ч одоо зардалгүйгээр өөрчилж чаддаг ийм шахагдшгүй нөөц боломжийг өөртөө агуулсан ийм аж ахуй байдаг. Суурин соёл иргэншил бол
Үүргэлж нөөц нь хязгаарлагдмал байдаг, хоол хүнсээр дутагдаж гашигдаж байдаг учраас мянган жилийн турш тэр хоол хүнс нөөцийн талаар дайцсаар байгаад бүр генийн төвшөнд нь тийм генд нь тийм өсвөлөнгийн мэдээлэл агуулгдчихсан байдаг. За энэ бол нөгөө сонголтыг сонгох эзэн хааны Чингисийн төрөө байгуулах үүний төлөө хуралдсан хурал байсан. За ингээд 2023 оны 1 сарын 11-нд Монгол улсын ерөнхийлөгчийн буулгасан 159 тоотыг нийт олны хүртэл болгоно ингэж даяараа хэрэгжүүлнэ гэд ингээд зарлан эхлүүлж байсан. Энэ хуралдайг зохион байгуулж байсан. Энэ хуралдайд оролцсон нийт олныгоо мөн их Монгол улсын дахин сэргэн мандлын өмнө түүхэн онцгой гавьяагуулсан тамгатай тэмдэгтэй үрсээр нь зарлан дуудаж байна. Их хуралдайгаа чуулан төр төмөнтэйгээ хамтран ажиллагаар энэхүү хуралдайгаа чуулан хилцэж байна. Чингисийн Монгол үрд мандан бадрах болно. Чингисийн Монгол улс биш том гүрэн болохын төлөө мандах болно. Тэнгэрийн доор Монгол гүрэн мандан бадрах цаг айсвэ. Энэ бол Монгол Чингис хааны ахуйд төрч ёсны философи юм. Одоо энийг бид нар босгож өгөх ёстой байхгүй юу? Энэ туг бол уг нь бол их Монгол улсын үеийн далбай юм байна. Тэгээ энэ одоо ерөөсө 800 бараг 1000 жилийн дараа дахин одоо дээд тэнгэрээс бууж заларч тэгээд одоо энэ чинь нөгөөд нэг бүх төр тахилган машгаараа ороод ам орцсон байгаа туг шүү. Тахилгаараа тэр төрийн тахилга болоод хувраад бүр бөө их сонирн болсон юм аа. Энэ далбайч ерөөсө бид нар өөрсдөө ч мэдээгүй нэгүүлэхэд байгуулга гэж бид нар бодож өөрсдөө тэгж хийсэж байна. Цаанаасаа тэр буултууд нь тэгж орж ирэл ерөөсөн чинь наа чи төрийн ерөөсө туг далбай тэгэл одоо цаанаас нь өвд идчихсэн юм. Том их ач холбогдол өгөөд тэгээд бүр бидний өөрсдийг бол гайхшруулсан. Тийм далбай байхгүй даа. За энэ үйлдэл зориулагдсан юм анханасаа. Тэгээд энэ сайхан хаадын хөрөг зураг болсон. Ийм сайхан танхимаас бид нараас ингэж хүлээж авч байгаа. Нар чинь цаагаараа юу монголчууд юм чинь цаанаасаа тэнгэрээс цаанаас л болд юм байлээ. Их сони. Тэгээд би тань дээр ирээд нөгөө нэг яг анхын далбайг харахад цаанаас аягүй их татагдсан байхгүй юу? Маш гоё сүрлэг харагдсан. Тэгээд бид нар чинь юу хийж байгаа вэ гэж бодсон. Их хуралдаа хийж чинь гэж бодож байгаа. Тэгээ яхаар их хуралдаа дээр энэ зүйлэл байх хэрэгтэй юм шиг надад бүр маш их гүнзгий сэтгэл төрсөн л дээ. Тэгээд яг тэр өмнөх зориглоод бүр танаас асуудал авч гүйсэн дээр байхгүй. Тэгээд тэр чинь энэс чи ерөөс ганц хоёр хүн өнгийн өмнө ирсэн гэв үстэй тий. Нөгөө ганц хоёр ерөөсөө тэр шөндөө өглөө өөрөөр авчрал тавьчихсан байсан байхгүй. Харин ихсэн. Тийм юу байсан бэ? Ерөөсөө яг маргааш нь ч өөрөө сонз мэд татаал ярьж. Маргааш нь өөрөө ирээлгээр харсан байхгүй. Танаас энэ эрхэм хүндтэй энэ эзэн Чингис хааны дуугийг ерөнхийдөө бидний хуралд заалж өгөөч хэмээн ингээд хүрлцэн ирлээ. За баярлалаа. Одоо энэ үйлчлэл хэрэглээд бас дэлгэрүүлээд ирээрээ. За. Хөх Монголын эзэдийн их хуралдайд нэгдэх тун нар гэрлээ түгээхдээ хэнийгч ялгадгүй маа. Хөх нуруудад та бүхэн гмийг уучлан ялыг цайруулан хоёргүй сайхан сэтгэлээр хорвоог өөрчлөх Хөх Монголын эзэдийн их хуралдайд хамаг олноороо хэнийгч ялгахгүй оролцох тун. Малчин, дараачин хинч байсан хамаагүй ингээд бүгдийн бадсан маш сайхан их хуралдаа хийгээд ингээд энэ төр засгийн талаар ард түмэндээ бүгдэнд нь ойлголт өгье гэж ерөөсөө бодсондоо танаас яг энэ өдрийн ирсэн зорилго минь ингээ ерөнхийдөө энэ байна. Тэгээд та нэг дэмж багш нар бүхэл үнэтэй зав зайгаа гаргаа холбогдоод энэ тал дээр хамтарч ажиллаж байгаа. Хамтарч ажиллая. Хамтарч ажиллаж гэж хүсгээр ирсэн юм аа. Тэгээ болдгоо явах бодол. Хүлээж төвшөөж хүлээж авч юм. За маш хаадаг хүлээж авч байна. За баярлалаа танд. За бидний үйлчлэл бол дэлгэрэх юм байна. Бохорватмын ангата, бохорватмын удастар, бохорватмын аугийн тэргөөнөөтэй өрөндөө чоолахтаа. Хангин дэрлэгэммаа. Дадай Монгол улсын Чингис хаан